Хөтөлбөр иргэний мэдээгээр үргэлжилж байна. За Дорж Палам 2018 онд ээжигээ байртай болох зорилгоор онцгой хотгонд байр захиалж 50% урьдчилан олох 50 гаруй сая төгрөг төлжээ. Гэвч гүйцэтгэгч компанийн санхүүжилтийн хүндрэлээс шалтгаалan тус байр өнөөдрийг хүртэл ашиглалтад ороагүй байна. Энэ хугацаанд ээж нь байранд орж чадалгүй өөд болсон байна. За тэрээр 8 жилийн турш байр ашиглалтанд орохыг хүлээж энэ хооронд хүүхэдтэйгээ ахыхаа хашаанд амьдарч байна. Хүүхдийнхээ орчинг сайжруулчих, за гайгүй орчинд амьдруулчих гэж одоо байрны захиалга өгсөн биш. Тэрэнд одоо хохирол явж байна. Би чинь 18 он цалингийн зээл аваад ийшээ чинь анх 16 сая хэдэн зур цалингийн зээл өгч ирсэн. Тэрнээс орчин би одоо ажилдаа цалингийн зээлээ дараад одоо ингээд тэтгэврт гарчлаа. Манай хүүхд 2 настай байсан. Одоо 10 дугаар 10 настай. Тэгээ одоо энэ ээжээ нөгөө байр чи хизээ ашиглалтанд орох вэ? Байрандаа хизээ орох юм бэ гэж жил болгон л асуув. За хоёлаа нөгөө байрныхаа хуралдаар очиё гэж хүүхдээ аваад би байрны хурал дээр ирдэг. Жил болгон л энэ жил ашиглалтанд оруулна, хөрөнгө оруулалтанд шийдэгдэж ирнэ гэсэн. Тэгэл ерөөсө хурал хийгээл таардаг. Дорж Паламгай ердөө нэг жишээ. Үүнтэй адилхан 515 орчим зуугч байрандаа орохыг 11 жилийн хугацаанд хүлээж байна. Ард харагдж байгаа онцгой хотго нь 16 давхар 5 блокоор баригдаж 2015 онд анх шавын тавьжсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй. Иргэд гомдол гаргаж одоо тухайн байрандаа орохыг хүссэн боловч одоо онцгой байдлын газраас бол тухайн захиалагч компани захирлыг хүлээж байна. Хөрөнгө авахгүй гэдэг шалтгааныг иргэдэд 11 жилийн хугацаанд ерөнхий хэлж ирсэн байна. Иргэдийн хувьд байртай олъё гэсэн зорилгоор одоо өөрийн гэхэд хөрөнгөө зарж энэ байранд захиалга өгсөн боловч өнөөдөр иргэдийн хувьд үр зээлтэй одоо айлаас айл дамжиж хоноглож түрээсийн байраар өдөр хоногоо өнжөөсөөр байна. Онцгой байдлын ерөнхий газраас захиалсан тус хотхны анхны гүйцэтгэгчээр Мөнх Эрдэнэ захиралтай их мандуул компани ажиллаж байсан бол 2018 оноос Вэйшанчуан гэх хятад эзэнтэй шонхрын хүсэл компани ажлыг үргэлжлүүлжээ. Гэвч тус компанийн хятад захирлууд бүгд хил даваад сураггүй болж онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд нь ч холбогдож чадахгүй байдалтай байна. Гэтэл олон 10 аврагч онцгой байдлын салбарын ахмад ажилчид гавьяатнууд болон эргэл жирийн иргэд хураасан хөрөнгөө хашаа байшингаа заран урьдчилгаа төлбөрөөр шилжүүлээд 11 жил хохироод байна. Энэ хугацаанд байр захиалсан олон хүн ертөнцийн мөнгө хүсэйг үзүүлээд байгаа юм. Иймээс ч онцгой байдлын ерөнхий газрын эзэмшил газар дээр барилга барьж өгөхөөр гэрэлсэн ч үүргээ биелүүлээгүй тус компанийн асуудалд хууль хяналтын байгууллагууд анхаарал хандуулж авилга алтман тушаалын хэрэг байж болцсошгүй асуудлыг шалгах шаардлагатай байна. Учир нь тухайн барилгыг захиалах үед онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хошууч генерал Бадрлын хувьд авилгатай тэмцэх газар тендерийн хууль зөрчсөн, бусдад давуу байдал олгосон гэх хэрэгүүдэд нэр холбогдсон шалгагдаж байгаад бүгд найрамдах хятад ард улсад суух эрчин сайдаар томилогдож байсан билээ. Иймээс ч албан хаагчдын орон сууцны хотхныг бариулах тендерийн хариуд онцгой байдлын ерөнхий газрын мэдлийн газрыг хятад компанид шилжүүлсэн үйлдэлийн цаана тодорхой гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй гэсэн иргэдийн хардлага байсаар байгаамаа.